Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр үүсгэсэн хүснэгтэн дээрх утгуудыг нийлбэр дундаж зэргийг нь хэрхэн олох талаар заах болно. Та IT цэцгэмэдээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. За эхлээд дараах хүснэгтийг жишээ болгож оруулсан байгаа. Эдгээр утгуудын нийлбэрийг нь энэ хэрхэн олох талаар үзүүлье. За эхлээд Layout дээр нь ороод нийлбэр дүнгээ гарах нэгэндээ сонгоно. За тэгчээд Layout хэсгийн баруун талд байгаа Formula гэсэн хэсгээр дарангууд дараах цонх гарч ирнэ. За эхнийх нь болохоор Sum нийлбэр болохыг тэгээд Above гэдэг нь болохоор сонгосон нүднээс дээшх нүднүүдийн нийлбэрийг олно гэсэн утгатай байгаа. За ингээд OK дарангууд гурав дахь нийлбэрийг нь олж байна. За мөн нийлбэрийг олох утга нь болохоор дунд нь ямар нэгэн өөр утга орцсон байх юм бол тэр хүртэлх нийлбэрийг нь олдгийг анхаараарай. За мөн үүнээс гадна нийлбэрээс гадна жишээлбэл дундч ч юм уу эднүүд байгаа. За тэгээд хамгийн их доо хамгийн бага доо гэсэн эдгээр функцүүдийг болохоор ашиглаж болдог. Жишээлбэл унтжийг нь олох юм бол average гэдэг дараагийн энэ хэсэгт нь гарч ирнэ. Нэг хэрэггүй хэсгийг баталгаад чинь сонгосон нүднээс дээш болохоор бичигдэх юм бол энэ дээрх гурван утгын дунджийг нь олно гэсэн үг байна. За мөн зөвхөн сонгосон нүднээс нь дээдэх биш. Сонгосон нүднээс гэхийн зүүн талхын нийлбэрийг нь болох юм бол left гэж бичиж өгөх юм бол сонгосон нүднээс зүүн талх утгуудын нийлбэр нь болж өгдөг. За тэгээд жишээ олгоод сонгосон нүднээс баруун тийш утгуудын нь за хамгийн их утгыг олж үзүүлье. Хамгийн их утгыг нь олох нь болохоор max гэсэн функц. За энэ чинь тэгээд баруун гэсэн right гэж бичдэг юм бол сонгосон нүднээс баруун талын утгуудын хамгийн их утгыг нь олж гэсэн. За мөн сонгосон нүднээс доош утгуудыг хэрхэн авах вэ гэх юм бол за энэ count гэдэг нь доорх нүднийг тоолно гэсэн утгатай нүднийг нь за жишээ нь болохоор no гэж бичиж юм бол хандласэд доорх нүднийг нь тоолж өгч байна. За дараа функцийг ашиглаад Word дээр ч гэсэн хүснэгтүүд дээр бодлого бодох боломжтой. Анхаарал тавьсан баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT цэцгэмэдээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.